Эрхэм хүндэт ард иргэдээ Монгол улсын ерөнхий сайдаа улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын 9 дахь удаагийн парламентын 2026 оны хаврын ээлж чуулган 79 өдөр эрчтэй, дэвшилттэй ажил хэрэгч оролдож ийхүү өндөрлөж байна. Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинжилсэн найруулга 2, хуульд нэмэлт өөрчлөлт хуулийн хууль 188, олон улсын гэрээ сойрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсон тооцох тухай хууль 5, улсын хурлын тогтоол 58-ыг хэлэлцэн баталлаа. Улсын хурлын бүрэн эрх сонгуульт хугацаа эд дундаа орсон энэ цаг үед өмнөх чуулгануудаас хамгийн олон буюу 79 хууль тогтоомж өргөн мэдүүлсэний 43-ыг нь улсын хурлын гишүүд санаачилсан байна. Мөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Улсын их хурл 341 хууль тогтоомж баталсан бол энэ хаврын чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталжээ. Улсын их хурлын гишүүд болон парламент суудлын бүхий улс төрийн намууд нийт иргэн улсын эрх ашгийг эрхэмлэн улс төржилт талцал хуваагдлаас ангид байж ойлголцож нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг бодиттой харуулсан чуулган боллоо гэж дүгнэж байна. Улсын их хурл хяналт шалгалтын бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдтэй төрийн бодлого шийдвэрийн биелэлтээр асуулгын цагийг 3 удаа зохион байгуулахын зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын 2024-с 2026 оны хөрөнгө оруулалт төсвийн зарцуулалт болон малчны тухай хуулийн хэрэгжилтээр тус ерөнхий хяналтын сонсгол хийж холбогдох шийдвэрийг гаргалаа. Чуулганы хугацаанд бид нээлттэй парламентын шинжилгээг эхлүүллээ. Парламентын шинжилэл нь зөвхөн дотоод зохион байгуулалтын асуудал бус хууль тогтоомжийг хэлэлцэн батлахдаа иргэдийн оролцоотой, хяналттай гаргасан шийдвэр бүрэн амьдралд хэрэгждэг байхад оршноо. Энэ чуулганаар гишүүдийн эдэх оролцоо сайжирч улсын их хурл илүү нээлттэй, иргэдээ сонсдог, иргэндээ ойр байх чухал алхмыг хийж чадсан. Эрхэм хүндэт ард иргэдээ улсын их хурл бол ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон засаглах эрхийг хэрэгжүүлэх төлөөллийн дээд байгууллага ардчлалын төв институт билээ. Иймд улсын их хурлын шийдвэр бүрэн оновчтой, алсын хараатай, цаг үеэ олсон, мэдрэмжтэй байж түүний нөлөөгөөр монголчууд бидний амьдрал ахуй дэвжин дээшилж өр хойчийн манай ирээдүй баталгаажин зориг тэмүүлэн улам тод гэрэлтэж байх учиртай. Улсын их хурлын гишүүн нь ард түмний элч төлөөлөгчийн хувьд нийт иргэн улсын эрх ашгийг эрхэмлэн төрт ёс, түүх уламжлал, үндсэн хуулиа дээдлэн сахиж хэлэлцэж байгаа асуудал бүрт идэвхтэй оролцсон иргэдийнхээ дуу хоолой болж хууль тогтоох үйл ажиллагаанд саналаа биечлэн өгч хэвшүүл зохино. Энэ бол төлөөллийн ардчлалын алтан зарчмаа. Тийм учраас миний бие улсын их хурлын дараагаар сонгогдсноос хойш өнгөрсөн 90 өдрийн турш энэ танхимдах гишүүн бүрээс эрт оролцоо, идэх хариуцлага илүү сайжруулахыг сануулж ажиллаа. Байнгын ажиллагаатай парламентын нэр хүндийг улам бүр сэргээж удаашрсан үйл ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө улсын их хурл суудлын бүхий улс төрийн намууд болон гишүүдтэйгээ хамтарч хичээн зүтгэлээ. Үүний үр дүн чихнээсээ гарч улсын их хурлын чуулганы эрс оролцоо эрс сайжирч байна. Цаашид иргэний хяналтыг улсын их хурлд бодитоор бий болох зорилгоор чуулганы хуралдааны эрсийг бодит цагийн горимд шилжүүллээ. Хуралдаандаа суудаггүй гишүүдтэй ямар хариуцлага ярих нь иргэн таны мэдэлд очлоо. Энэ бол иргэндээ ээлтэй, нээлттэй сайн парламент эхэллээ. Энэ бол иргэдийнхээ оролцоо хяналтыг жинхэнэ утгаар нь бодит болгож буй зөв шинжиллийн эерэг үр нөлөө гэж дүгнэж байна. Хэлэлцэж байгаа асуудал бүрийг иргэдэд мэдээлж тэднийг оролцуулдаг, амьдралд ойр хууль баталдаг парламент байхын тулд хууль тогтоолын төслийн талаар хүссэн хүмүүр саналаа өгөх тогтолцоог бий болгов. Ийм Монгол цахим системд нээлттэй парламент цэс нэмж
Энэ суугаар дамжуулан улсын хурл иргэдээсээ санал авах амьд шугам нээлээ. Батлагдсан хууль амьдралд нь дэм болж байна уу? Эсвэл дөнгө тушаа болж байна гэдэг талаар иргэд санал өгч төрийн эрх барих үйл хэрэгт шууд оролцох боломжийг олголоо. Ингэж иргэдээ сонсдог болсноор улсын хурл баталсан хуулийнхаа хэрэгжилтэнд тогтмол хяналт тавих, иргэн аж ахуй нэгж дарамт болж буй хуулиудаа шуурхаа мэдэрч хурдан засах боломж бүрдэж байна. Амьдрал нийцэхгүй байгаа хуулийг цаг алдалгүй засдаг, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталдаг байх нь нээлттэй парламентын үнд зүйл юм а. Эрхэм хүндэт ард иргэдээ улсын хурлын хаврын чуулганаар эрүүл мэндийн тухай нэмэлт өөрчлөлт оруулж эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай цусны донорын тухай анхдагч хуулийг баталлаа. Амь аварч амьдрал бэлгэлэх эдгээр хууль нь иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах хүсэл зоригийн бодит биелэл болж байгаад баяртай байна. Эх оронд маань сүүлийн жилүүдэд цөлжилт, ганц зуд зэрэг байгалийн сөрөг үзэгдэл эрчимтэй нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт бодит сорил болсныг та бид харж байна. Удахгүй дэлхийн 190 гаруй орны 10,000 гаруй зоч төлөөлөгч цөлжилт, газрын доройтол, усны хомсдлын асуудлаар манай улсад чуулнаа. Улсын хурл энэхүү түүхэн үйл явдлыг угтаж, хүлэмжийн ялгарлыг бууруулахтай холбоотой уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталлаа. Түүнчлэн гадаад зээлийн ашиглалт, үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийг баталснаар газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан стан зэрэг томоохон төслүүдэд эрчимжүүллээ. Бид 27 жилийн дараа гэр бүлийн тухай хуулиа шинжилэн баталж, өөрийнхөө зөрчигдсөн эрхийн төлөө үгээ хэлж чаддаггүй хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг шүүхээр хамгаалах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд ялгалгүйгээр урамшуулах Монгол айл өрх бүрээ дэмжсэн цогц бодлогыг гаргав. Үргэлгэн зардал, нүсэр хүчтэй төрийн өмчт компаниудыг цэгцлэх, менежментийг сайжруулах, төр хувийн хөвшилтийг өрсөлддөг ужигрсан байдлыг халах, төрийн болон орон нутгийн өмчт компанийн засаглалын тухай хуулийг баталлаа. Улс орны эдийн засгийг бизнес эрхлэгчид, татвар төлөгчид нуруундаа өрдөг. Төр нь хувийн хөвшлийнхээ хөгжлийг дэмжиж, бизнесийн орчныг таатай байлгах, урагшлах замд нь саад бэрхшээл үүсгэлгүй ямагт дэм болж байх үүрэгтэй. Ажил хийж, ачаа урч яваа ард иргэд аж ахуй нэгжүүдэд дэмжих, тэдэнд бизнесийн эрхчлөлөг жинхэнэ утгаар нь олгох зөв эхлэлийг тавьж, улсын хурл энэ хаврын чуулганаар анх удаа эдийн засгийн эрхчлөлийн тухай хууль баталсныг онцлон тэмдэглэе. Үнийн өсөлт, зээлийн хүнд дарлуулсан бага дунд орлоготой иргэдэд хамгаалж, бусдын гар харалгүйгээр ажил бизнес хийж байгаа хүн бүрд дэм болсон татвар төлөгчдийнхээ эрх ашиг нэн тэргүүн тавьсан татварын багц хуулиудыг ч бид бас баталлаа. Энэхүү татварын шинжилэлээр аж ахуй нэгжийн орлогын албан татварын шатлалыг өөрчилж, татварын хувь хэмжээг болгож, 1.3 сая татвар төлөгч иргэнийхээ жил бүр татварт өгдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж, өрхийн амжиргаандаа зарцуулах боломжийг олголоо. Анхны орон сууцаа авч гал голомтой бадраасан иргэдэд татвараас чөлөөлж, бусдад борлуулалтад нь оногдуулж байсан 2% татварыг бүрэн тэглэлээ. Нийгмийн даатгалын тогтолцоонд шинжилтийн салхи оруулж, олон жил ажилласан нь өндөр тэтгэвэр авах, тэтгэврийн зөрүүг багасгах, цагийн ажил хийж байгаа оюутнууд болон цөөн ажилтнтай жижиг бизнес эрхлэгчийн 3 хүртэл ажилтныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хуультай боллоо. Баталсан хууль бүрийн ард эдүх санаачлагтай ажилласан улсын хурлын эрхэм гишүүд болон тамгын газрын албан хаагчдаа гүн талархлаа илэрхийлье. Улсын хурлаар хэлэлцэх аливаа асуудал, бодлого шийдвэрт эх орон ард иргэдийнхээ эрх ашигыг нэн тэргүүн тавьж, улс төржилт, талцал маргаана умартан мартаж, богино хугацааны эрх ашигаас илүүтэй алс хэтийн хөгжлийн бодлого руу чиглэсэн улс төрийн үзмжээр бус, улс суурьтай, хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах зарчмыг хууль санаачлагч, бодлого тодорхойлогч бүр
чанал баримтлах шаардлагатай байна. Олон жил богссон намчирхал, талцал хуваагдал, засаглалын хямралыг эцэс болгож хөгжил дэвшлийн томоохон зорилтуудаа төвлөрөн улс орныхоо эдийн засаг, ард иргэдийнхээ амьдрал хөгөөд татах бодлогын асуудал суур шийдвэрлэл гаргахын төлөө нэгэн үзүүр сэтгэлээр нэгдэж ажиллахыг ард түмэн биднээс хүсэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн нийгмийн захиалга болсон хууль тогтоомжийн төслийг улсын их хурл энэ хаврын чуулганаар цаг алдалгүй шуурхай хэлэлцэн баталсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хууль тогтоол цаасан дээр үлддэг бус амьдралд хэрэгждэг байх учиртай. Одоо гагцгүй засгийн газар хуулийн хэрэгжилтэнд онцгой анхаарч нүдэнд үзэгдэж гарт баригдахуйц үр дүн гаргаж хурдтай ажиллахыг онцлон сануулъя. Болзошгүй эрсдэл хүндрэлийг урьдчилж мэдэх, тосож бэлдэх, тэсэж давах тодорхой стратеги төлөвлөгөөтэй байхыг гадаад орчин эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийн цаг үе шаардаж байна. Зуны сар 6 бишээ шатхууны хангамжийг тогтвортой байлгах, мах, гурил, төмс хүнсний ногооны нийлэлт онцгой анхаарч үнийн савлгаанаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтийг эргэн бүрт хүргэж орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүч, мал аж ахуйн салбарыг, эрх хөвлийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг олон асуудлыг одооноос бид анхаарч ажиллах ёстой. Улсын их хурлын эрхэм гишүүдээ та бид ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч бодож тунгааж болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай. Сайн хууль гэж хөгжилд түлхэц өгсөн, хүнд өгөөж өгсөн, алсыг харж асуудлыг шийддэг байх ёстойг байнга санан чуулганы завсарласан зуны дэлгэр цагаар иргэд сонгогчтойгоо илүү ойр байж эрх намар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар санал бодлыг нь сонссон үр бүтээлтэй улирал болгон ажиллахыг хүсье. Хүн төвтэй хууль баталж, хүчирхэг Монголын хөгжлийн үндсийг тавьж, иргэдийнхээ итгэлийг хураасан хяналттай, нээлттэй парламентыг төгөлдржүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе. Монгол төв нэмийн хэм усүлд өөдөө байж, эв нэгдэлтэй, хөгжил дэвшилтэй, иргэн бүр аз жаргалтай, айл өрх бүр амар амгалан байх болтугай. Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулган хаасныг мэдэгдэе.